одоо юм ярихгүй шүү, guys. За юу. Юу? Сүсэ? Лайк and subscribe дараарай. Баярлалаа. Баярлалаа. Энэ зам салж явах шиг байна да. Харин тэглээ дээ. Лавга студид өнгөрүүлсэн 3 жил. Урт юм шиг мөртлөө богино хугацаа байжээ. Одоо юу хий гэж бодож байна? Энэ бүх туулсан зам ингээл салж чинь гэхээр хачиргалтай л. Чи тэгээд лавга студид орхио явах гэж байгаа юм уу? Чи вэ штт. Оолн их дурсамж бүтээсэн юмс. Харин би чамд нэг зүйл анхааруулаад хэлчихээд миний гаргасан алдааг дахиж битгий гаргаарай. Чамд амжилт хүсье. Гэтэ дахиад хизээ нэгэн цагт уулзах байлгүй дээ те. Ч магадгүй. Гэтэ хизээ гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна л да. Ямар ч тач тэр хүртэл чамд амжилт хүсье. Намааг эргээд ирэхэд 100 илэрцийн хараа. Ингээл би та нарт ёстой Японд ирээд энэ сакура харуулах гэж ёстой юм. Оо, яг гоё явж байгаа чинь. За минь байцгаана тэгэхээр би хон хариулаад явж исэн уулан дээр. Тэгсэн чи амар гоё юм олж хараад тэгээд бичлэг хийсэн юм аа. Тэгээд юу олж харсныг одоо та нар харах болно тийм ээ. Энэ бол сакура. Энэ бол Монголд урагдаг сакура. Нэрээ энэ бүр яг сакура шиг харагдаж байгаа үстэй ёо. Заавал Япон явж тэр сакура ургах цагаар магаар гэж яваад шаардлага байхгүй. Монголд ингэж сакура шиг цэцэг урагдгийн бэ шүү дээ манайхаа. Тэгээд одоо ингээд 100 болж гин тэ нэгэнд бичлэг хийхнийхин 100 болж гин заавал гадаа дотоод руу тэр вали эне тэр арал маралд очих биш энэ гоё хөдөө гоё Монголынхон орон нутгуудаар аялалтай энэ чинь харалта морь унтсан тэ хонь мойно хараал уулын арай дээр цэвэр агаартай салхитай юу вэ жинхэнэ класс энэ бол жинхэнэ чийл мэдрэмж тэхүү ёо. Тэгээл яг ингээл өндөр уулан дээрээс ингээ сайхан байглыг хараад амар амгалан байж ах шиг жаргал энд байхгүй үстэй. Үнэхээр амар амгалан. Хотын утаа төгжрлээс хол. За нэг иймэрхүү л байна да манайхаа энэ харалтай цэцэг мэцэг. Яг сакура, Монгол сакура. Сакура дэлгэрэх цагаар тэгж мэгэ те. За. Ер нь бол үзэмж нь бол амар гоё санагдаад би нэлээд хэдэн бичлэг хийгээд зураг мураг даруулсан байгаа. За тэгээд энэ удаагийн маань бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Төв зөв баяртай залуусаа. Энэ бичлэг таалагдсан ба чаал бот subscribe дараарай. За тэгээд энэ матч очгод явуулах болно. За бай. Манчин, хангу болохч нь хотоос илүү хөдөө минь надад илүү зөөгч хүүхэн мөхөнтэй биш хөдөө бүчин чаача хөдөөний хөдөөсөн за манчин, хангу болохч нь хотоос илүү хөдөө минь надад илүү зөөгч